Ясанаг манайхаа өнөөдөр зүйлээ Ореотой нэг гоё юм хийж иднэ. За ямар юм хийх гэж байгаа тэгэхээр өөрөө ч нэг нэрийг мэдэхгүй байна л да. Нэг кебаб шиг нэг юм хийн. За хамгийн түрүүнд бол сүү хэрэгтэй. Тэгээд Орео хэрэгтэй. Тэгээд сэрээ тэгээ миксерддэг. Тэгтээ танаас миксерддэг нэг юм машин байл их амар. За тэгээд энэ хоёр аяг. За би тэгээд сая эхлүүлээ гэсэн чинь ингээ хийж эхэлсэн. Би нөгөө нэг эхэлдэг юун дээр дарахаа мартцсан. Тэгээд баах юм болж байгаа л одоо л эхлүүлж байна. За одоо энэ Ореогоо ингэж аваад тэгээд ингээд энэ цагааныг авна шүү заяа. Тэгээ ууд нь тэгээд мотлол илүү их амар. Тэгээ би сая аянд хийж мотлаа тэнэгдээд исэн. Сая бичлэг үзсэн чи тэгжээсэн. За одоо идэх юм мотлоо заяа. Ингээд ингээд сайн гаргаж агаад энэ Ореогоо хийгээд юм мотлоо шүү. Би одоо ингээд сайхан мотолцсон. Одоо ингээд аянд ингээ хийн. Танд харуулъя. Ингээ гоё аянд ингээ хийн. Нэг таг сүү ахад болно. Гашилтсан байна уу? Шалгуулж байгаа царайндөө сая. Ингээ хийн. Утгаад. Дэбэж. 3 таг сүү юм бэ шүү. Утгаад зааварч үуч. За яг бичлэгийн part 2 гэж орж магадгүй шүү guys. Гол 3 минутын дотор багтаачих гэж утсан чи багтдгүй шүү. Одоо бараг 2 минут 14 секунд болчихё. Би яаж багтаах ёстой вэ? 20 секунд. Тэгээд ингээ гоё болгоод тэнгууд нэг жоохон нэг гоё их юм уу та бараг ийм хөд болно. Хоёр таг байхаа сүү юу нь бол хангалттай юм байна. Тэгээ миний Монголын сүү илүү гоё амттай болдог шүү. Тэгтээ ямар ч сүү бас гоё амттай болдог шүү. Ингээд сайтер ингээд гоё ингээд. Тэгээд part 2-ороо